цэнхэр хүн. Цэнхэр зарнаа. Ахын хитргээ юу яагаад байна вэ? Ингэж мингээд байна уу? Зүгээр Зүгээр. зүгээр. За окей. Зүгээр нөө. Ингэж мингээр оож гинөө. Харин ийм тэгээд Тараас сул тавьчих. Яа сул тавьчих. Доотлон тавьчих талч. Би яаж дотоо би яаж юм. Би яаж юм би бас авчиж. За бүнд явуулах уу? хин нэг ихлүүлэх хэрэгтэй. Би ихлүүлэх. Сайн байцгаана уу? Та ихлүүлэх. За та би юу гэж ихлүүлэх. Гэхдээ та тэгээд Сайн нэр байцгаана. та бас. За окей тэгээд сайн байцгаана уу? Дог залуусан чинь ингээ бүгд байна. Яг тийм ээ. Ее. За ингэж л ихлүүлээ. Сайн байцгаана уу? Маа дог залуус нэвтрүүлгийг үздэг. Үзэгч нартай тэгээд энэ үчийн мэндийг хүргэе. Тэгээд бид бүхэн өнөөдрийн энэ дугаартаа дог залуус ингээд багаараа ирсэн байна. Тэгэхэд. За тэгээд одоо миний баруун гартлаас эхлээд өөрсдийг танилцуулъя явчих гэж. За тий. Наа Баатар гэдэг тэгээд Эрдэнэтийн одоо уул иргэн. Би 2006 оноос хойш клик бүүм бүлэгт ингээд хамтдаа бид нэр уран бүтээлийг эхлүүлээд 12 онд бүлгээс ингээд өөрийнхөө уран бүтээл хийхээр гараад ингээд Hustler Music гэдэг залуучуудтай нэгдээд хийж явсан баа. Тэгээд маа Hustler Music-ийн залуучууд бүгд маш тийм өндөр ур чадвартай залуучууд байсан. Одоо ч гэсэн байгаа. 13 онд ингээд бас дахиж ингээд дог залуус гээд ах нартаа, найз нартаа нийлээд гоё одоо яг эхлүүлээд явж байна. Тэгээд сайн байцгаана. Тэгээд би бол Now Black гэдэг тий. Новка Нарусан бо. Компьютер графикч. Тэгээ Бахтай өргөх. Тий. Уу гарал марл. Маа Новк ах маань бас их мөрөн дэлгөөн зан гаргаад байна л да. Цаа чинь бас бол компьютер графикээр бас Германд бас тий. за Германд реактор тий. Deutsche Welle актив төгсөөд ирсэн тийм хүн байгаа. Наваг Наранзул гэдэг Нараа гэж дууддаг. За дээр үед LFS гэдэг хипхоп хамтлагийг одоо Новк ахтай нийлүүлж байгуулж байлаа. Новк ах маань их сонин дуу сонсдог. Тэгээ Крис Кросс сонсдог. Тэгээ Крис Кроссыг дөөрөж 94 онд хувцсавцаа буруу харлаа өмссөн явждаг. нэрийн хурцлаар орчихсон. 50-р сургуулийн тийм ах байл. Нэг тийм том гоё алаг нүдтэй. Одоо нүдэн нууж байна. Тэгээ айгүй хөөрхөн. Охтуудыг араасаа бүйлгэж мэл. Тэгээ би энэ ах шиг болсон. Зүгээр ингэсгээл нэг Сүүр оноос хойш одоо ахыгаа дагаж ингээл тэ гой хөгжим сонсоол. Тэгээд биднээс за ер нь дуу хийгээд тэгээд ийм 5 хүн байдаг. Цомо гэдэг одоо нэлээд сайн продюсер болсон хөгжим хийдэг залуу байгаа. Нэг нь одоо иргээд тэгээд Мики гээд бас MB-ийг тайлбарладаг тийм залуу байна. тайлбарлах шүү зааж бас. Хүмүүс сайн мэддгүй юм байлаа. Би бас ингээд дашин дэлгэхэд ингээд монголчуудыг шоуул чадсан дуу хийж чадсан залуучууд гэж боддог. Энэ бол LFS Fact Chinese гэдэг дуу байт юм аа. Fact Chinese дуу 98 онд ижид 2000 онд клипийг гаргаад одоо яг тэрийг бол хийхэд тусалсан хүн маань бол одоо манай хамтлагийн тухайн үеийн продюсер гэж бидний бодож өгдөг хүн маань. Модернист яруу нэрч галсан сүх ах маань гэдэг. Бас уу? Тийм. За. Тийм нууцтай юм. Тийм. Тэгээ галсан сүх ах маань тэр үед бас Swans гэдэг хамтлагийг байгуулсан байсан. Swans хамтлагийн дуу мөг бичиж өгдөг. Тэгээд хипхоп хамтлаг нь бол биднээс баггүй. Рок нөхдөөр бидэд бүр ингээд нөө яг рок нөхдөр ингээд очиод нөхөрж ихлээл яг харцнаас нь харагч явц. За гээл. За яах сонсё дөө сонсё гэсэн маягаар л сонсонгууд оо энэ гоё юм тий. Шууд клип Хийд болох юм байна. Клип хийлгээ бүгдээрээ гээл. Тийм. Тэгээд тухайн үеийн одоо шинчлэл гэж банк байсан. Тухайн үед. Тэгээд шинчил банкны хамт олноос очиж биднээс клипний мөнгийг гаргаж өгсөн. Тийм маа жагаа маань күүцийг төгссөн. Тэгээд күүцийг төгсөхдөө курсын одоо ажлаа болгож энийг
энэ клипийг хийгээд тийм үү? тий. Тэгээд сургуулиасаа хөөгдсөн байт. Тэгэл UBS Music-ээр нэг завсраар гяс нэг хүчнэж нэг гаргаал тэгэл энэ клип хоригдсон тий 20 та клип болсон. Тэгэд LFS хичнээн клип гаргаад хичнээн клип. Ерөөсөө хоёр клиптэй хоёлоо хоригдсон. Эх. Тий нэг нь амьдрал гэдэг нэг дуу байдیں۔ Тэр нь бас 90 оны дуу. Чимээг ингээд алгах. Тэр одоо бүр клип ч Харин клип ногт байхгүй тий. Дуунж байхгүй тэгээд LFS тарсны дараа Эрхмээ золоо майна гэ бид дөрөв Монтереп хамтлагийн бас нэгэн түүхийг бичлэлч байла. Тэгээ Монтерепээс гараад мөрдөгч Дэрик гэж нэвтрүүлгийг бас 3 4 жил хийсэн байгаа. Мөрдөгч Дэрик нэвтрүүлгийг маань C1 ТV телевизүүдээр гардаг байсан. Face гэж биднес бас студиудтэй байсан. Одоо хүртэл Face студи маань баг 200 300-аад гаруй клип реклам хийгээд ингээд оршин тогтнож байгаа. Баг одоо ингээд 10 хэдэн жил телевизийн урлагаар явсан. Тэгээ би өөрөө Отгон тэнгэр их сургуулийн сэтгүүлийн ангид төгссөн. Тэгээ одоо дог залуус хэмээх нэвтрүүлэг бас хийгээ явж байна. За тэгээ наваг TB гэдэг би өмнө нь Gangsta Series байсан. Gangsta Series байхад наваг Taras Bond гэдэг байсан. Gangsta Series таах Pound, Panz, Descent, Gomi, Nigma гэд хэдүүлээ бас энэ Монголын хипхоп ертөнцийн 2 дугаар давалгаанд бас маш хувь нэмэр оруулж чадсан гэж би хувьдаа дүгнэдэг. Тухайн үед ингээд сервисийнх нь одоо маш хүнд дуунууд хийж байгаа шүү дээ. Тэгээд ингээд яг юу бодож тэр их хүнд дуунуудыг үйлдвэрлэжсэн бэ? Сервис бол тухайн үед бол яг л хаашаажсэн шүү дээ. Бид тухайн үед цайны газрын салаад гудамжийг төлөөлж байсан. Гудамжинд байсан бүгд сервисийн дуунууд бол яг л бодит байдал байсан. Яг жинхэнэ Монгол ах үедээ хипхоп гарч ирсэн байхгүй. Одоо шил G хороолол гэдэг ухагдхан тий. Одоо Pound, Panz тэ Sense, Descent гэл бүгд сайн рэпрүүд тухайн үед яг гудамжаас гарч ирэл яг өөрсдийн үзэл бодол, өөрсдийн харж байгаа тэр амьдрал, туулж байгаа амьдрал гээл тий. Тухайн үед 2000-аад онд хүүтэн гудмыг харуулсан яг тийм илэрхийллүүд байсан. Одоо нэг хүмүүс танихгүй байх шүү заримдаа. Тэг тарган байсан те тарган халдсан байсан бохоггүй. Gangsta Series-с гараад дараа нь Hustler Music гээд Black, Descent, Enzy, Nega Doggy Dog, Mr. Saint P, Baby Cash, Мих захгүй гэх мэт бөөнөрөө Hustler Music Level гэдэг нэг цомог дээр ажилласан. Цомог хэдий гараагүй боловч цомгонд багцсан дуунууд бол Монголын хипхопт бас маш том байр суурь эзлэхээр тийм сайн уран бүтээлүүд болсон. Хамт хүчин зүтгэжсэн рэпрүүд маань бас бүгд ур чадвартай мондөг рэпрүүд байсан. Тэгээ бид хэд одоо болохоор дог залуус гэдэг хамтлагийг мих захгүй Black бид 3 үүсгээд тэгээ хамтдаа дэгжин бизгээ уран бүтээл гаргасан, цагийн цахилаагийн уран бүтээл гаргасан. Цаашид бас зөндөө уран бүтээл гаргахаар зорж байгаа. Тэгээ хамтлагт бас 2 хүн хамтлагийн Гавана орсон байдаг. Тэгээ дог залуусгийн хамтлагаас гадна бид хэд одоо дог залуусгийн нэвтрүүлгээ хийж эхлээд одоо энэ 10 дахь ялт байна. Тэгээ сайн мэдсэн үү? Намаа болор чим гэдэг. Би болохоор чинь одоо хамгийн жоохон юм уу та. Тэгээ ганц эмэгтэй нөх шүү байна. За тэгээ би болохоор банкны эдийн засгийн небогийн чиглэлээр суралцаад төгссөн. Тэгээ мэрэгчлэрээ ерөнхийдөө бол ажиллаагүй. Азийн модель агентлагт загвар өмсөгч багш хийдэг. Сая 2014 онд Miss Mongolia тэмцээнд оролцоод нэлээдгүй амжилтыг өөрийнхөө хувьд бас агентлагийнхаа хувьд үзүүлсэн. Тийм Miss Mongolia тэмцээнд тусгай ярин шагнал буюу 4-р хайранд ороод сан байгаа тийм. Тэгээд ерөнхийдөө өөрөө сэтгүүлч чиглэлээр суралцаагүй ч гэсэндээ сонирхолтой. Өөрийгөө хөтлөгчийн авиастай чадвартай гэж үздэг. Тэгээд дог залуустайгаа нийлээд дог нэвтрүүлгээ хийгээд явж байгаадаа ерөөхдөө бол баяртай байгаа. Анх бобог яаж олсон тухай ярихад. Бид нэг агентлагт нэрээ талхалтай бобог яаж олсон бэ гэхээр бас олон охтуудаас шалгаруулж авсан шүү. Биднээс бол нэг 100-аад охин бол үтсэн. Аудишноор үтсэн. харсан шалгуулж Отгон тэнгэрээс сургууль мургуулаас бас авчих санаатай. Тэнд бас промо писэн тэгээд
Яалчгүй бобоо. Яалчгүй бобоо байсан. Тэгээд Азийн топ модель агентлаг гээд Азийн модель гээд агентлаг байхаар тийшээ ороод танаа захиралтай. Тийм сод туяа. Сод туяа миссис ингээд танахаас ингээд хөтлөгч шалгаруулж авч поро бие гэсэн. Тэгээд зөвшөөрөөд тэгээд маргааш нэрж поро бийсэн чинь бас хөрхий доктод тэг шалгасан. Тэгсэн чинь л орж ирээл бид дөрөв нэгэн дуугаар гараа өргөсөн. Бобоо. үнэхээр юм байна. Тэгээ R&B дуучин тийм бобоо биш шүү. Энэ бобоо. Pop рэпер бобоо биш R&B шүү. дуучин бобоо биш. Энэ бол бобоо. Манай дөг бобоо. Дөг бобоо. Би ч 10 жил мэл оюутан байхдаа нэг тийм сонир рок стилтэй халимаг үстэй. Өө тэр нэг загвар өмсөх те. Диврөөсөө намайг хин ч эмхтэй хөгчөж хардгүй. Ямар сандал нэг хоёр охин над дээр ирж дугаар асууж шүү дээ. Миний. Тийм байсан шүү дээ. Би бүр халимаг үстэй тэгээд юм юудэнтэй цагаан цамц өмсдөг. Хар бариу өмд өмсдөг. Тэгээд түрүүтээ Израиль өмсдөг дандаа. Бүр шаал өөрөөсөн гэсэн. Тийм Израиль өмсдөг. Тэгээд нөө өмднийг инж гэж ярьдэн шүү дээ. Тэгээд өмднийг инж зүүдэг. Тийм охин байсан. Чи бүр яг тийм л би яг төсөөлч. Тий, тэгээд айгу дуу муу цөөтэй ер нь юм ярьдаггүй. Тий. Гэхдээ тэр үед чинь нөгөө эмо стил чинь амар дэлгэрчээч нөгөө хармаа асаг засаг зүгэлтэй. Гэхдээ яриач би тэгэж эморгүй байсан юм аа. Нүрээ удаал сар хараал уйлал тий. Нөгөө тэгэж эморгүй байсан юм аа. Би бүр тийм жоохон тиймэрхүү стилтэй байсан. Тэгээ ямар сайндаа л тэр нэг хоёр охин бүр арай л амар. Ээл гэж ойлгосон юм чам. Үгүй л ээл гэж ойлгоогүй юм шиг байгаамаа. Эрэгтэй гэж ойлгосон юм шиг. Бүр яа шууд гараад. чи тэгэд яаж энэ өөрчлөлтийг ингэж хийж чадваа? Яаж мис болсон бэ? Энэ нь болохоор айгу сонирхолтой л доо. 9-р ангид байжсэн чинь нөгөө нэг үнсгэлчин гэдэг улсын тэмцээн болт нь штэ. Үнсгэлжингийн улсын тэмцээн болох гол за тэгсэн чинь манай сургуулаар дүүрэн өндөр нуруутай охин хайгаал. За өрөмсчгөр манай сургуульд ч одоо ямар охин байдаг лээ нэ тэрийгээ хайсан чинь та болоо ч гараад ирлээ. Айгу гинж винж жуулсан тий. Тий одоо тэр зураг мургийг Юу үсгэлжээ гээл. тэр үеийн зургийг харах юм бол байгаа. Одоогийн ерөөхдөө нэлээд алтартай загвар өмсөж Туяамаа биш үү? Туяамаатай хамт бүр ахуулсан миний халимаг бүстэй бүр нэг амар зураг харж болно шүү. Болно чөлөөтэй бай. Тийм охин байла. Тэгээд шууд үнсгэлжинд сургуулийнхаа багш нарын хөдөлмөрийн багш нарын ятгалгаар ороод тэгээд тайзан дээр алхсан чинь бүр үнэхээр таалагдаад надаа. За ерөөсөө таалагдсан тий. Амар кафег авч байгаа хгүй тэндээсээ. За ерөөсөө л би загвар өмсөж болъё. Тэгээд ихсэн чинь би чинь тусгай ор авчтیں۔ Тэнчэнээс. Үнсгэлжин болол тий. Анх удаага бүр загварын тайзан дээр алхаад ингээ өнгөтэй тусгай ор авангуудаа. Oh my gosh би чинь тэгвэл чадах юм биш. Намайг яв гэдэг юм шүү гээл. Өөртөө урамшаал. Тэрнээс хойш ерөөхдөө загвар өмсөд. Тэгээд загвар өмсөд эхлэн ууч юм бас нэг өөртөө хувьсгал хийж эхлэх шүү. Шууд өөр болол. Тий, арай эмхтэй. Лейли. Мөжигнэс. Мөжиг одоо. Хаан суух хэрэгтэй лээ би чам. За. Наа баяр сайхны мөнх эрдэнэ гэдэг. Бахангаад өрхөд төгссөн 10 жилээ. Сүүлийн 2-3 жил видео чиглэлээр айгу төлхөө ажилласан. Тэгээд үеэл маань нэрч санал тавьсан. Тэгээд залуу болсон. Манай үеэл аахгүй тий. Маа үеэл гэдэг бас үйл болдог тий. Хаах шавдаг. Тий, маа дуу бичлэг бүх юмыг хариуцсан захирал маань ингээд тэнд сууж байна. Нэрээ танилцуулаарай. Бүтэн нэрээ. Өөрийгөө танилцуулаа. За пүүж маа зураглалын хилцийн дэд захирал. Пүүжэмэн дөг залуус гээд энэ бол тийм том хөдөлгөөн байгаа байхгүй юу. Тэгээд маа мөөжиг бобоо гэл тэгээд энэ ард бас маа дөг залуус байгаа. Бас биднээс гадна зөндөө олон дөг залуус биднийг дэмждэг залуус эргэн тойронд байгаа тий. Тэгээ бидний бас дөг үндэсний хөгжим мэдээллийн хөтөлбөр гээд нэвтрүүлэг том утгагүй гаргах гээд бид хэд уур амьсгал бүх юмын зохиогоод ингээд хамтдаа ажиллаж байгаа. Тэгээ мөөжиг бобоо хоёр маань болохоор дөг үндэсний хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгчд байгаамаа. Сая ТБ хэллээ тийм үндэсний дөг хөгжим мэдээллийн хөтөлбөр гэж бид бүхэн бас хийж байгаа. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол бас энэ маань
одоо нууцаа ус задлч тий. Dog гэдэг ийм хувцсны брэнд гарч ирж байгаа. Та нар өмнөх дугаарууд дээр дог залуулсан юудэнтэй цамс подолкуудыг харсан баг. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүд маань тун удахгүй Монголын зах зээлд гарч ирнэ. Одоо ингээ нөгөө 10 нэвтрүүлэг гарсан байгаа шүү дээ тий. Тэгээд ингээ 10 дугаар тий. Тэгээд энэ ингээ гоё дугааруудад ингээ та хэд ингээ хамгийн бас сэтгэл хөдлөсөн тэр мөчүүд яг ямар дугаарууд байсан бэ? Би ер нь Nokia дээр одоо ингээ камерын ард сууж идэг ш таяа өөрөө хөдөлдөг тий. Ер нь гэхдээ дугаар болгоно л өөр юм гисэн тийм онцлогтой байдаг шүү дээ. Тийм. Таанаас нэг эргээд нэг үзээрэй. Миний хувьд бол өнөөдрийн дугаар байлаа. Ер нь тоор одоо энэ нэвтрүүлэгт орохоос өмнө ямар нэгэн байдлаар таарлалтчихсан уу? Гүү анхудаа л харж байна. Би чамд ер нь мэдгүй. Намаг таньдаг байх би таньдаггүй шүү дээ. Би бас өнөөдөр ер нь таардаггүй шүү дээ. Тий. Сэтгэл ямар байна тэгээд? Сэтгэл ямар байна? За өвөө болж байна. Би бол сэтгэл хангалуун боо штэ болж штэ хамаагүй. Өвөө болно л үз. Хамгийн гол нь өвөө болсон ч гэсэн хамгийн гол нь орой жоохон имээтэй унтгалж явах хэцүү байна. Тэгвэл дүүд нэг юм асуулт байгаа. Ихтэй та унтахтаа би имээтэй унтчихъя гэж бодохоор жоохон л тийм байна. Бусдаар яг асуудал Бусдаар дэцэг хүмүүс. Инээгээрээ. Инээ аяа хошин инээдгүйгээр амьдралөрөөгүй шүү дээ. Инээгээрээ хүмүүс Чингисийн үзүүлбэрүүд үзүүлдэг болохоор хурган гэдэг. Хурган хамтлаг гэж байгаа юм л да. Крүү гэх. Бас л гадаад Заавалчгүй 2-3 удаа хэлүүлдэг те. Ям танах нэр юу нэ хоргон өнгөт. Хурган жоки гэдэг юм шиг те. одоо эн чинь бэлтгэл хийгээгүй байдал нь шүү дээ. Тэг байгаагаар шүү хүмүүсээ. Шууд тий. Шууд. Nice. Nice. Зүгээр бид нар энэ жил ямар ажил төлөвлөж байгаа нөхөр Монгол бахарыг хэмжиж үзэх хэрэгтэй. Ингээ хүмүүс ярьдаг шүү дээ. Ингээ бяруу шиг том байдаг. Тим үс ноостой алсан шиг гэж шинжтэй гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ өвлийн цуглартан дээр бид нар юу хийж байгаа нөхөр Монгол бахарыг одоо хамгийн өндөр Монгол бахарыг тогтооно. Тэр цуглартан дээрсэн. За хамгийн маастав хамгийн хүнд жинтэй нохойг шалгаруулах. За хамгийн өсөрхөгч гэдэг юм уу тий. Ийм байдлаар Монголын хамгийн бахарууд шалгаруулах юм сонирхолтой арга хэмжээ зохион гарч ирсэн. Манай эмээ надад хэлсэн гээ одоо чи дог бай гэх те. Би эрдэнэтэд очиод эмээ дээр очисон чи ингээд миний хүү яад ингээд царай мэрэж чи унж ирсэн яатсан бэ гэсэн чи үгүй ингээд яваал ирлээ гэсэн. Үгүй чи дог бай. Тэгэл вау гэл тэмээд баярлаа. Захим ертөнцийн талаар өөрөө юу гэж боддог юм? Бас л яг хоёр талтай тийм нөгөө яг хөө ингээд миний хувьд бол би яг тэгж аддикт болж ингэж байнга ордоггүй. Ингээл хүмүүс чи Facebook, Instagram гэл байнга ороод байнга зураг хавлаад ингээл үзчих. Би бол тийм хүн биш. Яг хөө заримдаа бол байх. А зүгээр нэг юм релакс болоод нэг тархиан амрах маягаар тий. Facebook-ын дээр ороод нэг гоё хөвгөлтэй видео энэ төр үзчихэл тэр амьсгалж байгаа хүмүүс ч яг хэцүү санагдаад байдгийн нөгөө нэг би бол аяга харамлдаг хэрэгтэй хэрэггүй мэдээлэл ингээл тарих руугаа ингээл хогийн сав шиг хогж ихээ сууж хахаар тий жоохон хэрэгцээтэй пианогаа татдаг ч юм уу ном уншдаг ч юм уу яадаг ч жоохон үр дүнтэй өнгөрөе гэж яг бодлоо л доо. Тэгээд телевиз үзэж байгаа бүх үзэгчдтэй удахгүй болох ч оршин жилийн баярын мэндийг хүргэе. Урьдчилаад хүргэе. Happy New Year. I'm wishing on a star and trying to believe that even through it's far, he'll find me Christmas Eve. I guess that Santa's busy, 'cause he's never come around. I think of him when Christmas comes to town. Presents for the children,
wrapped in red and green. All the things I've heard about, but never really seen. No one will be sleeping on the night of Christmas Eve, hoping Santa's on his way. Зүгээр гитарын. Соло гитар. Шууд мөнгө гаргаж ирэлээ. Аяыг нэг тоглох. Шууд дуулдаг тий. Гитараараа бараг дуулж байгаа сте. Гитараараа дуулах юм. Миний ойлгож байгаа. Гэл тий. Гоё юм бэ ёо бүрсгэлээ. Зэхэртэй гэсэн. Дуулалт ая хоёрын нэг зэрэг зэтгүүлээд байна тий. Ритм юу хоёрын соёл хоёрын. Яванда дуучаач хэлэх гэсэн. Гитараараа дуулаад. Хөгжим байна л да. Та нартай шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Өөд өдөнд дэвшүүлээ гэж. Ирэх 2015 онд дөг байгаарэ гэдэг. За баярлалаа. Хангард их хөө гэсэн. Нэг хангард ийч. За нэг хангард чи. Хангард. Хангард. Энэ хэдэн хангард юм бэ? 6. Гэтэ 6 хангард. 2014 он бидний хувьд бол бас маш хөгжилтэй сонирхолтой жил өрнөлөө. Энэ бүх жилийн хугацаанд бидэд маш олон янз бүрийн зүйлийг даван туулсны эцэст нэвтрүүлгээ ямар ч хэлээсээ гаргаад ингээ амжилттай цаг хугацаа алдахгүйгээр сэтгүүлж чадж байгаа байхгүй тий. Анх ямарваа нэг юм хэлэхэд ингээл дандаа хаалга мөрөхөөс эхэлдэг үстэй тий. Тэгэд ингээд сэтгүүлж хахад биднийг бас ихэнх хүн дэмжихгүй байхад дэмжижсэн хүмүүс бас бий тий. Тэгээд тэр дэмжижсэн хүмүүстэй бидэд бүгдээрээ хүндлэл үзүүлж байна. Royal телевизийнхаа бүх хамт олонд тэгээ Royal телевизийн бүх одоо багаараа бид бүхэнд ажиллаж байгаа маа нэвтрүүлгийг гаргаж байна, маа нэвтрүүлгийг ингээ хийгээ сууж байна. Биднийг бас ингээд дэмжиж ажилтдаг. Малчин телевизийн хамт олонд бас талархал илэрхийлээ. Янз бүрийн юм дээр дандаа тусалдаг. Та бүхэн сайхан байдлаарай. Гээл тий. Тайзны нартлын гоё фактуртай гэдэг лөө. Тий. Фактуртай энэ ханыг болохоор Somafix гэдэг бидэнтэй хамгийн анх тий брендийг оруулж ирдэг. Алаг адууд компани ингээд биднийг дэмжсэн. Тэр Somafix бидний анхны дийлээс нөө. Тий. Тэгээд шууд энэс гараал уулзаад очиод уулзаад окей гээл тий. Тэгээ Somafix-ийг энэ оруулж ирдэг алаг адууд компанийнхаа хамт олонд бас сайхан шинэ оны мэндийг хүргэе. Энэ сайхан лого хийж өгсөн. Уралсан тий. Ур чадвараа гаргасан компанидаа бас төгс гэрэлтэй бас гэж тий. Таны бизнес ямар ч байж болно гэдэг байгаа шүү тий. Гэхдээ ямар нэгэн байдлаар гэрэлтэх ёстой гэдэг байгаа шүү. Төгс гэрэлтэх. Тий, энэ бас маа 2 дахь дийл байсан баг тий. Төгс тод гэрлийн хамт олонд бас баярлалаа гэж хэлээ. Тэгээд биднээсээ бас хамтран ажилладаг Chance Fitness-ийн хамт олондоо шинэ жилийн баярын мэнд хүргээд манай залуучдыг харж байгаа илгүүдээ амар боди залууч сууж байгаа гэсэн. Гац ёо. Яа, харин тийм ээ. Chance Fitness бол одоо ингээд танаас хурж ирээ яваач гэд бэлтгэлээ хийгээч тэгээд нэг ч одоо явсангүй бол. Харин тийм ээ, уучлаарай бид нэр яг хэлсэндээ өгч чадаагүй л байгаа тий. 2 нэвтрүүлэг ороод ирсэн гэл тест. Гэртээ чарих заагүй тэгэл телевиз дээр хоноол ажиллал хийгээл байж ин да. Тэгээ маа нэвтрүүлэг яг эхнээс нь оролцсон бүх оролцогчдоо бас талархал илэрхийлээ, бас хүндлэл шинэ онд
сайн сайхан бүхнийг хүсээ. Мартагдчихгүй гаргаж ирсэн он гаргалт юу вэ? Би нэрээ ярьж болохоо. Би нэрээ 20 хэдэн жил болохоор биний бол Эрдэнэтэд байж идэгсэн аахгүй. Тэг 13 он гэж солихгүй 14 он ирэхээ анх удаа улсын солиод үзлээ. Талбай дээр бид улсын солиод. Гэсэн чи ингээ нүдний радиус үүдэн штэ. Тэр ингээ дүүрэл ороод би бүр өөс ингээ орлоо. Үний юм байлаа шидүүлээ талбай дээр улсын солиод хамтдаа үздэг хэрэгтэй юм байлаа. Бас тэгж уриалмаар байна. Тэгээ энэ жил бас тэр заншлаа давтах бодолтой. Нодон би бас яг анх тэгсэн аахгүй. Миний бас мартагдчихгүй гэх юм бол өмнө ингээ байгаад тэгээ талбай дээр он хизээш гаргаж байгаагүй. Өнгөрөөл гэр мөртэй байдаг байсан чи талбай дээр нодон блэк үдэрэг гаргахад үнэхээр юм байлээ зүгээр. Оныг бол талбай дээр найзуудтай бөөнөрөө шампанск бариад тэгж гаргах юм байл. Тэгээ бас яг нодон тэр үед блэк бид хоёр нэг юм ярьж зорилгоо тавьсан байгаа. Юу вэ гэхээр за дараа жил ихэд энэ тоглолт шоу болж исэн шүү дээ те ингээд хүмүүс дуулаад хоёулаа энэ тайзан дээр гарна шүү гэж зорилго тавьсан байгаа. Тэгээ одоо яг зохион байгуулж байгаа хүмүүсийн судлаад одоо тэр тайзан дээр яаж гарах вэ гэж хэлээ гэл те. Тэгээ тэр зохион байгуулж байгаа хүмүүс нь нэрээ бид хоёр тайзан дээр гарч тэнд байгаа хүмүүсийг баясгахад бэлэн байгаа шүү. Дөг заалт бас. Тэгээ таны юу за бодъё. Сайн бодох хэрэгтэй. Юу он жилиг туулсан юм лээ. Олон байгаа даа. олон байгаа тийм. Ер нь тэгэл шинэ жил гоё л болтой дөө. Тэгэл бүгдээрээ л гоё болтой гэж санагдаад байна. Миний хувьд бол онцгой шинэ жил. Онцгой гэхээр одоо хүүхд насны л шинжилтэй. Бүр тийм. Би нэрээ бас ээж аавдаа хашийн олк хөтэлдэг байсан байна. Бүү. Хашийн олк хөтэлдэг байсан. Фянрын ордонд дугуулна. Нөгөө одоо энэ жүжигчин аглаа хөдөлмөстэй хамт ингээд. Фянрын ордны дугууланд явдаг байсан. Хашийн олк хөтэлдэг байсан. Чи одоо хамгийн том моц юм бас байд юм байна те. Хамгийн том шинж шүү дээ. Одоо ингээд энэ тэнд ингээд одоо тийм арга хэмжээгээд хашийн олк гэдэг чинь орж ийн гэдэг чинь айгүй гоё шүү дээ. Билег аав те. Та тэгээ хэдэн жил дараалал хөтөлсөн? Би нэг 20 жил хөтөлсөн. Нэг бадарчин болж хөтлөөд, нэг том жиригийн том болж хөтлөөд. Тэгэл байсан даа цаачтай. Тэг бобоо өвдөж. Би яг нөгөө таймдас нас залуух юм болохоор энүүхэн энэ байна л та. Миний хувьд болохоор хамгийн дурсгалтай сайхан шинжилгээ нь болохоор манай аав яг хөдөө ажиллаар явцсан байж байгаа. Тэгээд ерөөсөө амжиж шинэ жилээр ирж амжихгүй гэж бид нар л уцаар ирдэг байхгүй. Ээж агаа бид гурав гэртээ ингэ асуув. Тэгэл амар сонингоныг тавтчих юм чи аав ирэхгүй гэхээр чи амар сониг штэ тий. Тэгэл бид гурав сонирм болчоод хөөх юм ээж маань болохоор битэрийг баярлуулах гал айгүй хөөхөө ингээл хоол унд энэ төрийг л өөрийнхөө чатгаар ингээл битэрийг баярлуулах гал гэдэг. Битэрт бол ерөөсөө аав сонио аав л байвал гэр бүлээрээ халуун дулаан гоё. Яг шинэ жил болох гээд байдаг тий. Тэгэл гисэн чинь агаа битэр ерөөсөө 10 гээл орондоо орт. Хойлоо нэг тэрэл нөгөө настар байхгүй. Тэгэл ээж хөөрхийн амтан за төгөлөх тууцгаа гээл гахаар болол. Тэгэл ингээл байжсэн чи яг 12:58 гэж яхад хаалга тушаал. Манай тор дүүрэн бэлтгэхтэй бүр айгүй гоё. Тор дүүрэн бэлтгэхтэй яг л нэг өвлийн өвгөө шиг орж ирж байсан. Тэгээ яг тэр шинэ жил надад өсөө мартагдчихгүй. Танаа аавч гэдэгт бас хөвгөлтэй залуу. Танаа аавч бас хөвгөлтэй залуу шүү нэрээ дог залуу шүү. Сюрприз тий чадчихэв. Амар тийм юу залуулаг гэх юм уу да тий. Одоо 40 залуухан юм шүү. 50 40 яваа хүмүүс шүү дээ манай ээж аваа шүү дээ. Тэгж яхад наснаасаа залуулаг ингээл та нар боддоо машиныхын хөгжим хипхоптой явдаг шүү дээ манай аав. Сонсоод дагаад дуулаа. Миний охин сонсдог юм чи аав сонсон шүү дээ гэл ингээ явдаг. За тэгвэл танаа аавд хамтлагийнхаа дуунуудыг гулгуулах юм байна да. Эмпин дээр бичиж өгье. Эмпин дээр суулгаж өгье. Тэр энэ бол тэр шинжил айгу мартагдчихгүй. Одоо ингээ ботсон ч хаалта зангирч байна. Тэгээд энэ маа нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн одоо хоорондоо олуулаа байвал хоорондоо яг онцгой тэр шинэ жилүүдээ нэг санаад ярилцаад үзээрэй тийм гэрээнд даалгавар өгье. Хамгийн сайхан тийм хүүхэд насны бүх дурсамжууд шинэ жилтэй холбоотой байдаг тийм. Одоо тэгэл тий одоо кинонууд гараад нэг мандрын өнгөртэй.
Хошин шог инээд би юм гарна. Гэр бүлийн бүх санремо тэргээл нэг юунууд гардаг те шинжил. Миний хувьд хамгийн гоё шинэ жилийн уур амьсгалтай кино гэх юм бол Гэртээ ганцаараа. Яг тийм. Би яг хэлж хэлсэн. Гэртээ ганцаараа 2 Нью-Йорк руу явдаг. За тий. Тэр л үнэхээр гоё анги шүү. Надад бол ерөөсөө тэр нөгөө Гэртээ ганцаараа нөгөө бууддаг. Ер нь л тэр кино тий. Тэгээ бас нөө Оросын кино байдсан шүү те. Хөө Оросын гоё кино тий. Тэр чинь тэр их гоё кино. Тэр алдартай. 2 ангитай. Үнэхээр тий. Яа нөгөө Москвагаас Ленинград. Нөгөө байр амарчдаг яг адилхан байр дээр очдог. Монгол ч гэсэн яг тийм байсан байхгүй. Дээр айл нь тавилгад яг ингээл нэг юм. Тийм бах тий. Тийм манай. Тэгээ одоо манай ээж Бата гэдэг их чих пүүж их чих одоо энэ жагааг яг айдлах хевс ерөөсөө юмны байрлал, майрлал ингээд ерөөс яг айдлах ингээд гэрте ороод ирчих зэсэдэг. Айлдахгүй. Тэгээ бас нөгөө Оросын кинонуудаас гэхээр 12 сар гэдэг нэг үлгэрийн кино байдаг шүү. Тэр бас айгүй гоё шүү. Одоо ер нь тухай тэр үеийн тийм Оросын кинонууд яг Монгол дуу оруулах юмстай. Үнэхээр тул тий. Яг ингээд Монгол хүмүүс ингээд өөрсдөө монголоор яриад Орос хүмүүс монголоор яриад байгаа юм шиг тий. Телевизийн дуу оруулалтанд үнэхээр респект. Тэгээ сүүлд бас Ёлка гэдэг Орос кино гарсан 1-2 дугаар. Тэр бас үнэхээр гоё шинэ жилийн уур амьсгал үзээрэй. Оросын хамгийн хайртай кино бол тэр Харч цагаан би юм байна да. Бас л их ойлсон да. Ойлс байх. Ойлсон. Тэгэл Харч цагаан би юм. Тэгэл би нохоо дуртай болцсон. Тэр үнэхээр ойлсон кино шүү. Та ойлсон уу? Ойлжсэн баха. Би чинь кино үзгээр амархан ойлжт юм уу? Би бас тэгээд цаа чи Toy Story үзээд ойлцсон гээ. Ингээд тийм ойхон хүн те. Кино театр Toy Story үзээд гарч ирэхдээ ингээ хэцүү гарч иргээ бодлоо. Үнэхээр сэтгэл хөдлсөн л тэгэл юу вэ? Яла ааг духан дээр нүс. Хамгийн гоё модтой альбом байгууллага юу байл шүү дээ? Централ Тауэр. Централ Тауэр. Тэр маш том авраг том цасан үн бас үнэхээр гоё. Үнэхээр Централ Тауэр бол үнэхээр одоо номер 1 байна. Юу н гоё үдчихдээ. Уул нь бас юу номингийн мод ч ихгүй бас дайжгүй байгаа гэдэг. Номингийн мод гэснээр хайхан нэг юм гисэн гэх нэг альбом байгуулгын Ёлк машиндаа хонсон гэж сонсон. Үгүй хайр тий гэсэн. Тийм болж байгаа байлгүй. Одоо тэгэл химастал шүү дээ мод удаа. Сүлж мод зүггүй юмдаа аваад байгаа. Нэг тийм бөө энэ гэсэн. Тийм сүлд мод ингээд хадгаар ороодсон. Тийм сүлд мод байна гэсэн. Бас тийм наа. Дээр үеийн гэдэг тоглоомууд чинь дандаа нөгөө шилэн байдаг. Тийм шилэн хагарангууд ингээд өөрөөгөө дайвар гоё. Манайх чинь нөгөө нэг юу байсан. Хагасны хойш нь харуулсан. Хагасны хойш нь оруулахгүй. Ингээд нэг өн дээр нэг хөвөн тавьж хагаад. Тий. Тэгээд тэр доороо ингээд хагарснуудаа тавьчихдаг. Тийм. Тэгэхээр айгуу гоё ялалцтай. Би лав ингээд хагаснуудын зүг айгуу юм тий. Одоо ихтэй нөө хагарахгүй байдлыг хамгаалахад одоо пяур. Гэтэ пяур нэг л онцгүй тий сүртэй. Яг тийм мэдрэмж. Тэр чин лаг гоё тий шилэн мөртөө дээр юм барцгаар ингээд ийм өөр ингэсэн нэг тэр тоглоом дундаас хайртай тоглоом байдаг байсан. Байна. Надад бас тийм нэг хайртай тоглоом байдаг шин. Надад бас байна. Нэг тийм үлгээтэй хүүхдийн хэлбэр. Чинийхөө. Тийм. Яг хөөхөн тийм. Оросын тоглоом тийм. Ийм дуу бүр хийж ялалцсан. Тийм. Тэр үндэ яг хайртай байдаг шин. Маах үнэхээр гоё яг Орос тийм ялгтай байсан аахгүй. Тоглоомнууд нь үнэхээр одоо супер хамгийн гоё ялг. Тэгсэн чинь нэг өвөл яг яолох болохын өмнө ч илүүдээ манай амбаар шатаад тэгээд маа яолох тоглоомд байхгүй бол тэгэхэд яг нөгөө хайртай тоглоом байхгүй шатаал тэгэхэд надад бол үнэхээр гонхтой байсан. Өмнөөс нь уйлмаар санагдаж. Бараг уйлсан байж магадгүй шүү. Зэмүүд оператор зүр нүдрэн ингээд. 2015 онд тавьсан яг хувийн зорилго юу вэ? Миний хувьд болохоор хамгийн ихэнд ажил гэж явдаг учраас ерөөхдөө надад одоо ямар ажил байна тэр ажлыгаас авчгүй хийж дуусгана. Яг үндэсний хөгжим мэдээллийнхээ хөтөлбөрийн яг дараа жилийн үдийд ч юм уу шинэ жилийн дугаарыг та хэвчээ ингээ хөтлөө байж өгч юм лээ. Яг тэгнэ гэсэн зорилго бол тавьсан байна. Яг одоо тийм байдлаар. Өөсөө тийх баха.
Бобоч юм ундаг шүү. Яг энэ яриг сэдвийг яриад нэг таслаад төр зур ганцхан хэлж байна. Ажил гээд бобоо хэллээ шүү дээ. Тэгэхэд бид бүхний гэр бүлийнхэн маань сайхан зөөр хүлээж авч энэ телевизийн ажил гэдэг чинь бас өөр их өдөр шөнөгүй ажилтдаг ажил байдаг шүү. Ойлгоцоорой гэж хэлье. Ойлгож хүлээж уудаг хүмүүстээ бас баярлалаа. Хоол хатаагаа сууж идэг ээжтэй баярлалаа. Тэгээд 15 ондоо тэгэл өндрөөс өндөрт амжилт гаргахыг хүсэж байна. Өөрийнхөө бас дуу хоолой хүргэж байгаа яг энэ салбартаас илүү бас залуучуудтай хүртээмжтэй гоё мессежийг хүргэх хүсэж байна. Тэрнээс одоо янз бүрийн сэдвэр хүмүүс дуулжлаа л да. Одоо жишээ нь ингээл одоо Монголын хипхоп, Америкийн хипхоп биш. Энэ хоёр бол шал өөр төсөөр зүйл. Түүнээс Монгол хэм маяга гаргасан тийм тиймэрхүү юмнуудыг араас нь үлдүүлнэ гэсэн л честгэлээр мэдсэлтэй байна да. Уран бүтээлийн хувьд гэх юм бол нэг биний дээр нэг ярьж байсан шүү дээ. Цонх гэдэг нэг шорт фильмийг санаатай. Тэрийг бол нэг амжуул тэгээд баг амжихгүй л яваад гэнэ. Амжуул хийчмээр л аа. Амжуулаад наадах чи project болгож ажиллая бөөнөр. 15 онд биднээс ярьсан юм байна. Тэ. Тэрийг л маш өндөр түвшинд чанарын гарч байгаа хоёр дүүсээ гарч байгаа дуу, дог хамтлагийн дуу, дог нэвтрүүлэг, дог үндэсний хөгжим, дог брендийн хувцснууд те энэ бүх юмыг л нэлээд өндөр түвшин чанарын өндөр түвшинд л хийндэл гэж өөртөө бодол сууж байна да. Би 2015 онд Мондаг акробатчин болох зорилго тавьсан байгаа. Би хурган крүүтэй хамт нэг бэлтгэл хийсэн. Арагшаа сайлт эргэж сурсан. Гэтэ тэрийг одоо сайжруулах хэрэгтэй байгаа. Тэгээд 15 онд хувийн сайн зуршлуудыг яг зуршил болгож чадхал тийм зорилго тавьсан байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол акробатийнхаа бэлтгэлд тасралтгүй явах. Тэгээд зааланд фитнест тасралтгүй явах. Ингээл бол юм. Тийм, миний яг хувийн зорилго юм бол өөрийнхөө бие шилж болгож юм зорилго. Ийм найруулагч чигээс гэлээ бас жоохон зүтгүүлэхгүй бол. Тийм, найруулагч явж байгаа шүү. Тийм, сайн найруулагч болж байгаа. Тэгээ одоо найруулгын нэмийг үзэхэд бол дог үндэсний хөгжим мэдээллийн хөтөлбөрөөс харах бах тий. Шууд үнэртэн. Тэгээ мөөчгийн үс юу вэ? Баярлалтай. Хувийн тим зорилго 15 онд хүүхэд болно. Алж шүүн. Би чинь 18-тай. Харахгүй хэдэлээ. 19 биш 20-тай шүү. 20. Жоохон 20 болохгүй 20-наас. Ямар хүүхдтэй болоо гэж бодож байна. Хүүтэй л болно да. Нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгээд 2015 онд та бүхэнтэйгээ эргэн сайхан шинэ уран бүтээлүүдээр уулзъя. Тэгээд та бүхэн маань бас хэлээрээ хэлхүүгээр. Та минь түргэж байна. Сайхан баярлаа. Оо нэрээ нэг юм. Хүүе би бас нэрээ дэлгэж. Одоо яг тийм ингээд явчих шинэ жилийн мэндийг. Тэ. За би хэлье. За тэгтэнчээс. Ерөнхийдөө Miss Mongolia 2014 тэмцээнд ороход Булган аймгаас надад маш их туслалцаа үзүүлсэн. Булган аймгийнхаа нэрийг гаргаж чадсандаа баяртай байгаа Булганы аймагчуудаа та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. За тэгээд хамгийн их хайрлаж явдаг аавда тэгээд хол аян замд ерөнхийдөө манай болохоор ямар ч баяраар бид нартай хамт байж чаддгүй ажил нь тийм байдаг учраас хайртай шүү хүнд хэцүүг одоо хаалаа хүнд хэцүү гэж боддгоо охиныхоо төлөө хүүгийнхаа төлөө ач нарынхаа төлөө явдагт чинь баярлаа гэж хэлмээр байна. Хүндлэл. Эрдэнэт суу ээж эмээ ах эгч нар тэгээд үргэлж дэмждэг найз нөхөд ах эгч нартаа гэр бүлийнхаа бас ах эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ 2015 онд хэдүүлээ тэгээд дог байж дэгжин харагдцгаая. 2015 он. Би ч гэсэн тэгэл гэр бүлийнхэндээ ер нь тэгэл шинэ оны минь төрхий да. Тэгэл аав маа эхнэр хүүхдүүд бүгд л орж байгаа. Гэр бүлийнхэн. За би ч гэсэн гэр бүлийнхэндээ минь төрхий. Тэгээд бахангаачуудаа бас хангаа зохицолбор сургуулийнхаа багш нартаа
мөнгөтэймсийн найзууд тэгээд гончиг нандаа хоёрт хүүхдтэй болсонд нь баяргаас огт уулзч амжааг байгаа. Тэгээд Монголын үс маш улам болох болтгоо. тэгээд найзуудаа бүгдэд нь баяр хүргэе. Дог залуустаа бас шинэ оны минь хүргэе. Аав ээж эгч нартаа гэр бүлийнхөө эндээ бүгдээрэнд нь шинэ оны баярын минь дүргий. Тэгээд цааш 15 он бид хэдэд маш их аз жаргал авчрах болно гэдгийг бас хэлье. Тэгээд бүх хамаатан садангууд те бүгдээрэнд нь минь төргий. Тэгээд би маа нэвтрүүлгийг үздэг бүх хүмүүст минь төргий. Тэгээд бяцхан хүүдээ хайртай шүү. Тэгээд маа бяцхан хүүхд одоо үзэж байгаа. Ир ичээ хамгийн шилдэг нь их сайхан найзуудтай шинэ оны минь хүрэхгүй л яслаа болохгүй юм болж байна. Чопчин хамт үүстэй бас шинэ жилийн хүрэхгүй болохгүй юм байна тий. Ромахан шүү шинэ жилийн минь. За одоо миний хэлж байна. За ингэж хайртай аав ээж ах эгчтэй маш хайртай шүү. Би уянгалаад нөгөө. Намайг хоёрч зүгээр шүү. Хайртай аав ээж ах эгчтэй гэр бүлийнхэндээ бяцхан охиндоо маш хайртай. Тийм тэгээд ер нь одоо миний цоглох зүрх хөл нь хүүхдүүдийн хадлал байгаа. Тэгээд тийм тэгээ одоо Монголын хипхоп сонирхдаг сонсдог хипхопоор одоо амьдарч байгаа бүх хүмүүст 2015 оны шинэ уран бүтээлт чинь ингээд амжилт өндрөөс өндөр амжилт хүсье. Бас багийнхаа найз нарт. Шинэ жилийн мэнд. Шинэ оны мэнд хангаар. За ингээд хангаар дээр нэвтрүүлгээ төгсгөөд 2015 онд сайхан уран бүтээлээр эргээд уулзцгаая. Хангаар.